Танд одоо хязгааргүй их мөнгө байвал та юу хийх вэ? Нэг багшаас тэгж асуусан гинэ. Танд одоо бүр хязгааргүй их мөнгөтэй тэр бүмд төгрөг доллар авах юм бол та юу хийх вэ? Багшийн ажлыг хийх байсан уу гэж хэлэхэд үгүй би багшийн ажлыг хийхгүй байх болсон гэж хариулсан гэсэн. Тэгээд тэр асуулт асуусан хүн яасан гэж ахиж тэр багшийн сургалтанд очиагүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн чин сэтгэлээсээ тухайн ажлыг хийхийг хүсээгүй байна гэсэн үг. Тийм учраас тэр сургалт нь антай биш, амьгүй болчихж байгаа гэсэн үг. Та нар өөрөөсөө асуугаад үзтээ. Танд маш их мөнгө байх үед та юу хийх байсан бэ? Би өсчин найзаасаа асуусан. Тэгэхэд гар урлал хиймээр юм гэж хэлсэн. Тэгэхээр яг тэр одоо хүний яг дотоод мөн чанараасаа хүсдэг тэр мэрэгжил гэж байдгаа. За энэ дэлхий дээр хийж болох ажил гэвэл хэдэн мянгаараа байгаа. Хэдэн мянган мэрэгжил байгаа. Тэр хэдэн мянган мэрэгжлээс яагаад бид нар дургүй ажиллаа хийгээд байгаа юм? За үнэхээр одоо ажилдаа дургүй байлаа, хийхийг хүсээгүй зүйлээ хийж байгаа гэж бодоход 2-5 жилийн төлөвлөгөө гаргаад яг дуртай ажиллаа хийх тэр мэрэгчлэрээс суралцаад ажлынхаа хажуугаар өөрийнхөө мэрэгчлийг хөрвүүлэх боломжтой гэдгийг яг би одоо амьдралаараа боддоор ингээд туршиж үзээд тэгээд биелээ олж байна гэж харж байна. Тэгэхээр боломжтой шүү. Заавал дургүй ажиллаа насаараа 10, 20 жил, 30 жил битгий хийгээрэй. Үнэхээр дургүй байгаа бол дуртай ажиллаа солиход танд 2-5 жил шаардлагатай. Зарим хүн бол цагийн дотор ажиллаа, дуртай ажиллаа олгоод тэндээсээ орлогоо олоод амьдарч чаддаг. Тэгэхээр боломж бий шүү. Заавал өөрийгөө зовоох хэрэггүй гэдгийг л хэлмээр байна. За тэгээ амжилт хүсье.